1818 цэгмэн иргэний хяналтын нэгдсэн портал. Өнөөдөр бид эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэн олон нийтийн хяналтыг шин түвшинд хүргэх нэгэн чухал алхмыг танилцуулах гэж байна. Энэ бол эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нээлттэй, ойлгомжтой, шуурхай хүргэх шинэ платформ юм. Тодорхойлбол бид бодит цагийн гормоор эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг 1818 цэгмэд нээлттэй цахим хуудасаар дамжуулан олон нийтэд хүргэх юм а. Энэхүү платформын тусламжтайгаар иргэн даатгуулагчдад, гэрээт эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид болон шийдвэр гаргагчид эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нэг дороос цогцоор авах бүрэн боломж нээгдэж байгаа юм а. Бид энэхүү нэгдсэн порталаараа дамжуулан дараах 4 төрлийн мэдээллийг иргэн даатгуулагчдад нээлттэй мэдээлж байна. Нэгдүгээрт даатгуулагч иргэний нэрээр бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод болгож байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилтийн мэдээллийг бодит цагийн гормоор ил тод мэдээлж байна. Гуравдугаарт гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын талаарх бүх мэдээллийг нэг цонхноос авах боломжийг бүрдүүллээ. Дөрөвдүгээрт эмнэлэг, эмийн сангуудаас ирүүлсэн нэхэмжилтэй холбоотой нэгдсэн мэдээллийг нээлттэйгээр мэдээлж байна. Порталын хамгийн чухал хэсэг бол иргэний хяналтын хэсэг. Энэ хэсгийг та бүхэн дэлгэрэнгүй танилцуулъя. Энэхүү хэсэг нь иргэнийг зөвхөн үйлчилгээ авагч бус хяналтын идэвхтэй оролцогч болгох чиглэсэн онцлог шийдэл юм. 2026 оны 1-р сараас эхлэн иргэний авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг сар бүрийн 5-ны өдөр e-Mongolia аппликейшнээр дамжуулан иргэнд ямар эмнэлэгт энэ тусламж үйлчилгээг авсан гэж бүртгэгдсэн. За үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар төлбөрийг төлсөн гэдэг мэдээллийг тогтмол хүргүүлдэг болсон. Харин иргэд e-Mongolia аппликейшнээр дамжуулан авсан үйлчилгээгээ хянаж үзээд энэ үйлчилгээг үнэхээр авсан уу, нэмэлт төлбөр төлсөн үү гэдгээ иргэн өөрөө баталгаажуулах боломжтой болсон. Иргэний баталгаажуулсан үр дүнг цахим хэсэгт хуудаст шууд нэгтгэн харуулах юм. Мөн тухайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, эрүүл мэндийн байгууллагын талаар иргэд гомдол санал хүсэлтийг шууд манай байгууллагт ирүүлээд шийдвэрлэх боломжтой. 2026 оны 3-р сарын байдлаар e-Mongolia аппликейшнд бүртгэлтэй иргэдийн 691 мянга иргэн даатгалаар 1,427,000 гаруй тохиолдлын тусламж үйлчилгээг 1654 эрүүл мэндийн байгууллагуудаас авсан байна. Харин 8 иргэн өөрийн авсан тусламж үйлчилгээндээ хяналт тавьж санал гомдол ирүүлсэн байгааг эндээс харж болохоор байна. Дараагийн цэс бол эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилтийн дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Энэхүү санхүүжилтийн мэдээллийг та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулъя. Өмнө нь иргэд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилтийн мэдээлэл авах боломж хязгаарлагдмал цаг хугацааны хувьд хоцрогдолтой мэдээллийг авдаг байсан. Үүнээс бол санхүүжилт хугацаанд ордоггүй гэдэг шалтгаанаар иргэдээс нэмэлт төлбөр авч үйлчилгээ үзүүлдэг. Эмч ажилтны цалин хугацаанд олгодгүй асуудлууд байнга үүсдэг байсан. Тиймээс бид эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуултыг ил тод болгож сар бүр олгосон санхүүжилтийн мэдээллийг нээлттэй мэдээлж эрүүл мэндийн байгууллага тус бүрээр нь тогтмол харуулдаг болж байгаамаа. За тухайлбал 2026 оны 2-р сарын байдлаар авч үзвэл нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт 862 эрүүл мэндийн байгууллагад 85.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнд дотроо улсын, хувийн, эмийн сан, анхан шат гэх мэт төрлөөр задарч үнийн дөнгүүд нь тус бүрдээ харагдана. Мөн манай байгууллагатай гэрээтэй бүх эрүүл мэндийн байгууллага тус бүрээр нь олгосон санхүүжилтийн дүнг нээлттэй болгосон бөгөөд бусад эрүүл мэндийн байгууллагатай ч харьцуулан шууд харах хянах боломжийг бүрдүүлсэн юм а. За дараагийн цэс бол гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын талаарх мэдээллийг оруулсан цэс байгаа. Даатгуулагч иргэдээс хамгийн их ирдэг асуулт бол ямар эмнэлэг даатгалаар үзүүлж болох вэ? Үзүүлэхээр даатгал үйлчлэхгүй байна гэдэг. Эсвэл энэ эмнэлгийн гэрээтэй эсхийг нэгтлаад өгөөч гэдэг байсан. Тэгвэл одоо иргэн энэ бүх асуудлыг нэг дор шийдэж манай гэрээт байгууллагатай бүх эрүүл мэндийн байгууллага эмийн сангуудын хаяг байршил болон ямар оншоор тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан
төлбөрийн мэдээлэл, тэр дотроо даатгал хэдийг хариуцах, иргэн өөрөө хэдийг төлөх мэдээлэл ил тод болгож тухайн оншоор бусад ямар эмнэлэгт үзүүлэх боломжтойг нэг дороос харах боломжтой. Түүнчлэн эрхэн газрын зураг дээрээс өөрт хамгийн ойр байрлалтай бүх эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг үзэх боломжтой болсон. Жишээ нь миний одоогийн энэ байрлалд хамгийн ойр буюу 1 км-ийн радиустай байрлалтай 27 эмийн сан, 3 өрхийн эрүүл мэндийн төв, 2 лавлгаа шатлын эмнэлэг байгаа нь харагдаж байна. Эрүүл мэндийн байгууллага дээр дарахад тухайн эмнэлэг нь ямар тусламж үйлчилгээнүүдийг үзүүлдэг, төлбөр нь хэд, өөрөөсөө хэдийг төлөх гэх мэтээр дэлгэрэнгүйгээр харах боломжтой юм а. Үргэлжлүүлээд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн нэхэмжлэх хэрхэн хяндаг дашбордыг дэлгэрэнгүй танилцуулъя. Дугаарбал 2025 оны жилийн эцсийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн нийт нэхэмжлийн 95-аас 96%-ийг нэхэмжлийн санхүүжүүлэлтийг олгосон байх бөгөөд 4-5% нэхэмжлэл шаардлага хангаагүй тул санхүүжилтийг олгоогүй байна. Хамгийн их нэхэмжил эрүүлдэг амбулаторийн тусламж үйлчилгээг аваад үзвэл тохиолдлын тоо болон мөнгөн дүнгээр хамгийн их нэхэмжил эрүүлсэн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг энэ хоёр баг нь хүснэгтнээс харж болохоор байна. Мөн амбулаторийн тусламж үйлчилгээг хамгийн их олон удаагийн давтамжтайгаар авсан иргэдийн мэдээллийг энэ хүснэгтэнд харуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилд нэг иргэн 185 удаа авсан бол 2026 оны 2 дугаар сард нэг иргэн 67 удаа амбулаторийн тусламж үйлчилгээг авсан байгааг харж байна. За ингэж бид нэхэмжлийн наривчилсан хяналтаар ямар зөрчил дутагдал гарч байгаад дүн шинжилгээ хийж наривчилсан хяналтын үр дүн олон нийтэд нээлттэй ил тод мэдээлж үйл ажиллагаагаа сайжруулах боломж бүрдэж байгаа юм а. 18 сегмент портал сайтын дараагийн нэг хэсэг бол даатгуулагч иргэд маань AI агент руу хандаад эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээллийг энэ чатаас авах бүрэн боломжтой. Жишээлбэл та эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ гэж бичгээд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хэдэн он бүх төрлийн мэдээлэл нь гарах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын ерхий газрын хувьд 2026 онд хэрэгжүүлэх гол зорилт нь нөөцийг оновчтой зарцуулах, шаардлагагүй үйлчилгээ давхартлыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамгийн хэрэгцээтэй байгаа иргэнд чанартай хүрэхэд чиглэгдэж байгаа юм а. Энэхүү платформ нь зөвхөн мэдээллийн сан бус, төр, иргэн, үйлчилгээ үзүүлэгч 3-ын итгэлцэл, хариуцлага, ил тод байдлыг холбосон цогц шийдэл юм. 18 цагийн иргэний хяналтын нэгдсэн портал.